За сайн байцгаана уу? Mongolian Sin Австрали подкастын маань шинэ дугаар 86 дахь дугаар эхэлж байна. За тэгээд энэ дугаараар Сидней хотоос олон улсад багшлах эрхтэй агаарын йогийн багш Мөнх Зул гих бүсгүй орж байна. За тэрээр йог заагаад 7 гаруй жил болж байгаа. Тэгээд одоо Монголд өөрийн бас йогийн төв ажилуулж байсан ийм туршлагатай ийм мундаг Монгол бүсгүй орж байна. За сайн уу Зулаа? Сайн байцгаана уу? Сайн уу? За өнөөдөр подкаст маань амралтын өдрөө цаг цаваа зарцуулаад орж аваад баярлалаа. За намайг бас урьж оролцуулж байгаа та бүхэнд танд баярлалаа. Яг юу гэж хэлэх юм бэ? Зүгээр. За хоёулаа шууд яриагаа эхэлнэ. За Зулаа маань бас Австралид ирэхээс өмнө бас өөр орнуудаар амьдарч байсан. За тэгээд хоёулаа Австралид ирэхээс өмнөх амьдралаасаа бас хоёулаа хуваалцъя. За би ерөнхийдөө бол яг 2 настайдаа юм уу жоохон бахта Польш улс руу аав ээжтэйгээ яваад ерөнхийдөө бол Польшид өссөн байгаа. Европт өссөн. Тэгээд буцаад сургуульд ороод 1-2 дугаар ангидаа байлуу. Тэгээд за 5-6 жил Польшид өсөөд хүүхэд нас маань ерөнхийдөө бол Польшид өнгөрсөн. Тэгээ Монголдо буцаж ирээд Монголд амьдарч агаад мөн Европын Швед улсад бас хэсэг амьдарсан. За тэгвэл хоёулаа одоо гоё харьцуулнаа. Тэгээд Австрали улс мэдээж Польш, Швед улсуудтай харьцуулахад ямар шүү байна? Яагаад ер нь Австрали улсыг сонгосон юм? За би ингээд багасаа ерөнхийдөө Австрали юм уу Америк руу аль нэгэн рүү ингээ очиж англи хэл сураад сургууль сурна гэсэн одоо нэг хүүхэд насны мөрөөдөл гэх юм уу тийм юмтай байсан. Тэгээд яг боддог байсан 2 улсын маань нэг Австрали байсан. Тэгээд Австралиг сонгосон шалтгаан энэ наа. Тэгээд Зулаа маань одоо бас сингл байгаа тий гэр бүлгүй сингл байгаа. Тэгээд ер нь яг Австрали улсыг бас ингээд зориод ингээд ирэхэд ер нь яг сургалтаар яг анх ямар шугамаар Австралид ирж исэн бэ? Би анх болохоор яг хэлний бэлтгэлээр ирж исэн. Яг тодорхой хэлний оноо байгаагүй. Тэгээ тийм учраас эхлээд хэлний бэлтгэлд явах шаардлагатай гээд манай ээжээсээ маань одоо зөвлөд тэгээд хэлний бэлтгэлээр ирсэн. Хэдэн онд тэмцээн нэрээ хоёлоо дуртаг байгаа. Хэдэн онд ирсэн лээ? Би 2023 оны 9 сарын сүүлээр 10 сарын ихээр тийм ерөөхдөө л ирсэн байгаа. Одоо ирээд жил 4 сар орчим болж байгаа юм уу? Ийм ондог шүү манай Монгол бүсгүйчүүд ер бас ирээд удаагүй тэгээд бас ингээд йогийн төвөө ажиллуулад явж байгаад айгүй бахархаж байгаа шүү. За тэгээд ер нь тэгэхээр одоо ингээд оюутны визээр байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр ер нь яг хоёлаа Австралид ер нь ирэхээс өмнөх бас йогтой холбогдсон хэрхэн холбогдсон талаараа бас хоёлаа яриул. Би яг миний үндсэн мэргэжил болохоор IT инженер мэргэжилтэй. 2017 онд Монгол Улсын их сургуулийг IT инженер мэргэжлээр төгссөн. За тэгээд төгсөөд 6 сарын хугацаанд мэргэжлээр ажиллаж байсан. Ерөнхийдөө бол йогад орсон шалтгаан маань болохоор би өөрөө айгуу тийм одоо актив төрлийн хүн байхгүй юу, ингээд айгуу хөдөлгөөнтэй байдаг. Жохносоо л нэг юм урлагт дуртай. Тэгээд хүүхэд байлаа тэгсэн чинь одоо өөрийнхөө төсөөлөөгүй мэргэжлээрээ ингээд сурахаар болоод тэгээд орж исэн гэр бүлийнхэн шахалтаар ерөөхдөө бол яг тийм. Тэгээд суугаа байдаг шүү дээ. IT инженерүүд ерөөхдөө бол компьютерийн ард агуулх суугаа ажилдаг. Тэгээд 4 жилийн хугацаанд бид нэр код энтер бичээл яг суугаараа ажиллаад тэгээд сургуулаа төгслөө. Яг мэргэжлэрээ ажиллах гад ингээд ажилд орсон чинь өглөө 9 цагаас орой 9 цаг хүртэл ингээд бүхэл өдрийн 12 цагаар суух тийм ажил байсан. Тэгээд надад бүр яг тэр маань ингээд удаан суух надад айгүй хэцүү. Яагаад тэгэхээр миний personality ерөөсөө тохирдоггүй. Би ингээд айгүй юм хөдөлгөөнтэй хүн байгаад байдаг. Тэнгуут нэг газар ингээд удаан суухаар одоо ерөөсөө надад өөрт маань таалагдахгүй байсан гэх юм уу. За тэрнээс гадна эрүүл мэндийн шалтгаанаас болоод би йогад анх орж ирсэн.
Яг тэ удаан суухаар хүн одоо айгүй хөшдөг болт юм лээ. Хуянтай болоод нуруу маань өвдөд айгүй залуухан штэ би жоог нь. Тэр тухайн үед бол би жоо 21 настай байсан. 21 настай төслөөсөө л би ингээ хуянгийн бүр ингээ дарахыг хэлбэрт шилжээд тарих мэдрэл рүүгээ ингээ хатгаж өвддөг болоод яг ингээд байнгын л хөдөлгөөнтэй дасгал хөдөлгөөн хийхгүй л болохгүй болсон тийм заалттай болсон. Эмнэлгүүдээр яваад уламжлалтай хувийн эмнэлгүүдээр яваад йогад яв гэсэн одоо надаа чигийг өгсөн гэх юм уу. Тэгээд ерөөхдөө бол анх би йогаар хичээллэж эхлээд тэгээ йог маа надаа ерөөхдөө таалагдаад юу яасан за ингээд би яагаад ингээд одоо таалагдж байгаа зүйлийнхаа багш нь болох боломж багш нь болох одоо юугүй боломжтой юу лээ багш нь болох одоо багш нь болж болохгүй гээд уучлаарай хаалганд хариулж би энийг хасчих за. Аха. Яна би подкасттай байгаад за үгүй шууд подкаст явах. Энэ ганцаараа яг болохоор хажуудлын хүмүүс хаалт өгдөг шүү дээ. Яг хоёлоо тэгээд яг сая зогссон шүү дээ. Чи нөгөө нэг яг ингээ ярьжсэн чи хаалт өгдөг. Яг тэр нөгөө өгүүлбэр хэлж би яг инээ ингээ идэ тэгээ хасчээ за. За юунаас өрөвсүүлээд. Альнаас зогссон гэж үзэх үү? Нөгөө нэг юу энэ ч нөгөө нэг йоганд яв гэж хэлээ тэгээд. За. Одоо эхлэх үү? Би шууд яриад. Ерөнхийдөө бол эмч намайг йогад яв гэсэн чигийг өгөөд тэгээд анх би йогад явж эхэлжсэн юм. Тэгээд йога маань надад айгүй их таалагдаад нөгөө хуянгийн маань асуудал байхгүй болоод одоо ингээд айгүй залуугаараа нуруу өвддөг болсон байсан тэр асуудал маань хүртэл байхгүй болоод айгүй их төвчтэй боллоо. Сэтгэл санаанд хүртэл нөлөөлт юм байна. Тэгээд яагаад ингээд надад ингээд айгүй гоё үр дүн өгж байгаа зүйлд би ингээд өөрөө гоё багшлаад явж болохгүй гэж гэсэн тийм бодол төрөөд тэгээд анх за йогийг багш болно гэд шийдчихсэн. Тийм байна. Тэгээ хоёлаа бас нэр Монголд бас өөрийн бас йогийн төвөө бас ажиллуулж исэн талаараа. Тийм би айгүй зоригтой жоохон хөвгтэйсэн болохоор одоо тэгдэм үү. Гэтэ ерөнхийдөө бол бас одоо ч гэсэн зоригтой л таа. Ингээд би за йогоор нэг 2 3 сар хичээллээл шууд багшийн сургалтанд суугаад багш болол тэгэн утаа дахиад нэг 2 3 курс сураад мэрэгчлээ төвшингээ ахиулаад одоо Монгол энэтхэг одоо гадаад багш нар дээр сурсан. За тэгэн утаа шууд одоо өөрийнхөө төвийг нээгээд шулуудаад нээжсэн анх 2018 онд. Би одоо 22 настай байсан юм байна тэр үед. Жаахан Яас өөрхийн. За тийм ээ тэгвэл бас л бас нилээн эртнээс одоо нэрэл одоо 7 8 жил багшилж байгаа юм мэрэгжлийн багш байх нь штэ. Тэгэхээр яг мэрэгжлийн багш нараар заалгаад тий бас сургуулийн төгсөөд ингээд сургалтын төгсөөд бас ингээд багш болсон хүн байх нь. Тэгэхээр ер нь Сиднейд төвөө нээсэн байгаа. Тэгэхээр хоёулаа бас төвийнхөө талаар яг Австрали дахь төвийнхөө талаар ярихаас өмнө бас ер нь Сиднейд амьдрахад ер нь хэр байна? Ер нь ирэхээс өмнө ер нь хүмүүст одоо бас нэг юм төсөөлөл ирэх гэж байгаа хүмүүст нэг юм төсөөлөл өгье л доо. Ер нь би орж байгаа подкастт орж байгаа хүн болгоноос асуудаг. За яг тухайн байж байгаа хот нь ямар шүү вэ? Бас нөгөө Монголоос сонсож байгаа тий наашаа ирэхийг зорих гэж байгаа бас хүмүүс маань сонсож байгаа. Тэгээд энэ асуултыг бас асуугаасаа гэж бодож байгаа. Тэгэхээр Сиднейд ирэх гэж байгаа хүмүүст ер нь ажил олдцын хувьд хэр вэ? Сидней хотын ер нь байрны түрээс ер нь амьдрахад ер нь хэр таатай хот гэж харж байна. За анх ирээд би шууд Шведтэй харьцуулж эхэлсэн. Хүн яг нэг өмнөх амьдарч байсан улстайгаа айгүйх харьцуулж хард юм лээ. За тэгэн гот давуу талууд их байсан ч сул талууд бас байсан юм гэдэг хоёр талтай байдаг тий. Тэгээд
Соёлын ялгаа жоохон өөр байсан. Өртөг илүү өндөртэй байсан. Мгм. Тэгээд ерөнхийдөө бол Сиднейд ганц биеэрээ ажиллаж амьдрахад ялангуяа эмэгтэй хүнд бол тийм амаргүй зүйл гэж би бодож байна. Яг Мгм. ингээд ажил хийгээд өөрөө сургалтын төлбөрөө болгоод байрны түрээсээ төлөөд явхад бол тийм амаргүй л гэж бодож байна. Яг үндэ. Яагаад гэхээр бүх юм 7-7 хоногор байдаг. Тэгээд 7 хоногийн хамгийн багадаа single өрөө $300-оос эхэлнэ те. Тэгээд хэрэглээний зардал, хоол, тэгээ сургалтын төлбөр гээд энэ бүхнийгаа өөрөө зохицуулна гэдэг бол яг эмэгтэй хүнээс юм чамлахааргүй хэмжээний хүчин чармаалт гардыг болов гэж би одоо харж байна. Мгм. Мгм. Аа Ажил хувцас ер нь хэрвээ одоо ингээд за анх ингээд зулагийн яг өөрийнх нь туршлагаас ингээ харахад 23 оны за 10 сард ирлээ. За тэгээ бас таньдаг хүн амтан байв уу? Өөрөө яг ингээд орох тэ амьдрах газраа өөрөө олбоо ажил төрлөө яг яав? би одоо нөгөө тэнэг зориг гэдэг шиг л тэнэг зоригороо л ямар ч танихгүй хүн бишээ таних хүн байхгүйгээр Сиднейд ирсэн байхгүй юу. Намайг гээд миний бодол дээр тосох хүн байгаагүй. Тэгээ би манай ээж санаа зовоод одоо тосох хүн байхгүй яана миний охин гэдэг. Би зүгээр өмнө одоо бас нэг гадаадад ингээд амьдарч байсан. Тэг Google Maps-аар ашиглаад аль сурцсан. Тэгээд энэ тэргээр явдсан юм чинь надад асуудалгүй би зүгээр онгоцны бодол дээр буугаа централ дээр нь очсон байхад хаягаа хийгээл олчихно гэж зүгээр би чи айгүй тийм одоо Тийм бэ. харин тийм байхгүй. Тэгсэн чинь ээж за юу гэж тийм байж дээ. Ээж нь ер нь нэг жоохон хүн амтнаас асууна гэд. Тэгээд энэ тэндээс манай ээж хайр сургалж байгаа. Бүр нэг юм холын найзынхаа нэг охин нь ингээд Сиднейд байдаг гэд. Мгм. Тэгээд би танихгүй. Тэгээд тэр хүн намайг ирж тассан. Танихгүй хүн. Тэгээд одоо баярлаа гэж бас хэлмээр байна. Намайг онгоцны буудлын дээрээс ирж тасаж аваад тэгээд хамгийн анхны байрлал маань хүргэж өгчихсөн. Ааха. Тэг байраа олцсон байсан уу те? Эндээс яг Би Монголоос нөгөө нэг Mongolian Sydney гэх групп дээрээс байраа олсон. байсан. Ааха. Ямар Тийм. амартай юм бэ? Шууд л зориглол хүрээд ирсэн биш магадгүй маань. Гэхдээ харин тийм. Тэгээд Mongolian Sydney дээр нөгөө нэг өрөө ширлэн гэл одоо группуд байдаг ч тийм тэндээс харж байгаа л тэг хамгийн анх Olympic Park гэдэг газар нүүж ирчихсэн. Ерөөхдөө City-ээс нэлээд зайтай. Гэхдээ орчин айгүйх таалагдчихсэн. Тийм. Аха, тэрүүгээр нь ер нь монголчууд яг байрласан газар нь яг ямар нэртэй газар вэ? Одоо миний нүүж очижсэн газар уу эсвэл монголчууд дийлэнх нь амьдардаг газар уу? Тий, монголчууд дийлэнх нь амьдарч байгаа, Сиднейд амьдарч байгаа бас нэг хороолол юм уу? Хот байна уу? За миний харж байгаагаар бол хэд хэдэн газар байна. Нэг нь болохоор Walleye Creek, Mascot гэдэг нэртэй. Нөгөө зүг рүүгээ болохоор Rhodes, Wentworth Point, Meadowbank, Olympic Park гэд иймэрхүү газруудаар ингээд амьдарч байгаа юм болов уу гэж би одоо харж байна. Аа. За тийм байна. Тэгэхээр ер нь за түрүүн сая хэллээ штэ. За яг ингээл за single эмэгтэй хүн ингээ яг өөрөө ажиллаа хийгээд сургалтын төлбөрийг төлөөд ингээд те түрээсээ төлөөд ингээ бас идэж уугаад те тэгэл бүхэл зүйлээ яг өөрөө даана гэсэн. Тэгээд түр 300 гэдэг маань яг share өрөөг ярьж байна уу те? Үнтэй шеэрлээд. Single өрөө. Хамгийн анх бол би шеэрээр ирж байсан. Аа. Хүмүүсээс ерөнхийдөө бол айгүй их ингээд одоо цаг сольсон гэх юм уу ерөөхдөө хүмүүсийн нэг юм яриа шуумыг айгүйх сонссон би ингээд ширээр амьдрал бас ингээд зардлаа хэмнэх боломжтой байдаг гэд нэг өрөөг ингээд хоёр эмэгтэй хүн ширлэн гэсэн үг байхгүй юу хоёр ортой тэгээд нэг өрөөг ингээд ширлэн гот одоо зардлаа ингээд хуваагаад өгч чинь гэсэн үг ерөөхдөө тэгэн гот $200 болтыг. Мм. 7 хоногийн. Би тийм 7 хоногийн. Тэгээ би анх Австральд ирэнгуудаа маргааш нь шууд ажилд орчихсон. Тэр нөгөө нэг онгоцноос тоссон эгч маань намайг нэг Солонгос хоолны махны газар kitchen hand дээр анх оруулж байсан байхгүй юу. Тэгэхэд би 7 хоног гэхдээ 7 хоног л тэнд ажилласан л та. Галтгоон дээр kitchen hand гэхээр ингээд одоо бүх юм нь хийдэг. Одоо ерөөхдөө бол даях тагваа угаана, хоолой зөөн, хоцрын трэ бэлтэн гээд тиймэрхүү юмнуудыг бүгдийг хийдэг. Тэгээд 7 хоног ажиллаа. Ерөөхдөө бол бас
Нэг л болж өгөхгүй хагаад тэгээд онгоцны нөгөө ядралтаа ус гаргаагүй тэгээд шууд маргааш нь ажилд орсон. Айгу тийм хурдан ажил болсон байсан болохоор би тэгээд одоо нөгөө хүн маань чи ажилд орох юм уу ингээ маргааш шууд орвол зүгээр үг гэхээр нь би өө зүгээр гэд хийвцэн чинь буруутсан. Ер нь жоохон амарч байгаад ормоор юм бэлээ. Тэгээд тэрийгээ 7 хоног ажиллаулчаа би өөрөө гараагүй л дээ. Би нөгөө явгийн багш болохоор галтгоонд ер нь жоохон удаад исэн юм шиг үлээ тэ намайг чи галтгоонд тохирох юм биш байна гэд. Тэгэхээр би үгүй нэр ингэсээ 7 хоногийн дараа надаа кэш ажилласан байхгүй. Кэшаар ингээ маа нөгөө чи ингээд айгүй их солонгос эзэнтэйсэн. Тэгээд айгүй хичээж ажилласан. Гэхдээ чи ингээд арай өөр юм хийх төрлийн хүн юм шиг байна гэж бас нэг амар ээлтгээр намайг хэлээ гаргаж ирсэн. Тэгээд би дахиад ингээд ажлын одоо юунд эрэлт гараад тэгээд ерөөхдөө бол дараагийнхаа ажлуудыг өөр олсон. Тэгээд яг л нөгөө хүмүүсийн зарчмаар явсан. Дараа нь би Hilton зочид буудалд 10 хоног буудлын цэвэрлэгээ хийсэн. 10 хоногийн зөв тренингийн хийгээд баам. Айгүй их ер нь ажлуудыг туршиж үзсэн. Тэгээ манай нөгөө нэг хамгийн анхны roommate минь болохоор Сиднейд ирээд арай удацсан 3-4 жил болсон охин байсан. Тэгээд тэр охин маань болохоор энд барилгын цэвэрлэгээний одоо хүмүүсийг ингээд авч явдаг тийм хүн байж таараад тэгээд намайг бас барилгын цэвэрлэгээнд хэд удаа авч яваад ерөөхдөө эхлээд ирээд нэг ажиллаар тасрахгүй байгаад гэсэн. Тэгсэн чинь цэвэрлэгээний ажил ер нь нэг л надаа ингээд явдгүй нөгөө нэг өөрөө ингээд хиймээр байсан ч гэсэндээ тэгээ хүмүүстэй гологдохоос ахуулаад тэгэл одоо цэвэрлэгээ чи айгүй хурд хүчтэй тэгээд туслах хэрэгтэй байт юм лээ штэ. Тэгээд тийм учраас нэг өдөр ингээд амар хэцүү ажиллаад тэгээ би за ер нь найз нь чадахгүй мэн үү гэх ийм цэвэрлэгээний ажил барилгын цэвэрлэгээ ялангуяа хийж чадахгүй мэнаа тэгээд найз нь ерөөхдөө өөрөө ингээд юу яа өөрийнхөө ямиг хий те би ингээд өөрөө бас яг олон жил заасан юм хүн тэгээд ер нь бол өөрийнхөө мэрэгчлэрээ ингээд ажиллах арга зам нөхцөлийг ер нь хайсан дээр юм байна. Нэз нь ингэж болвол тэр явж чадахгүй маань гэд тэгээд ерөөхдөө болол йогагаа эхэлчихсэн. Яа, ер нь хүнтэй бас хийж чаддаг зүйлээрээ бас явах ер нь одоо ингээл Сиднейд ч бай ер нь энэ Австралид ажиллаж байгаа хүмүүс ер нь ингээд эхлээл ингээд цэвэрлэгээгээр хэлж ийн гээл тэгж ин л та. Тэгээл тэр донд чинь эмч хүн байна, тэ багш хүн байна, одоо ингээ йог заадаг хүн байна. Одоо ингээл өчнөө өөрийнхөө мэрэгчлэрээ ингээ тэ ажиллавал ингээл алаад өгөхөр хүмүүс аваад байгаа байхгүй юу те. Тэнгүүт өөрхөн ингээ учраа олохгүй ингээл за өөрийнхөө явах гэхээр бас зүрх нь үрэхгүй, зориг нь үрэхгүй гэл ингээл явдаг л ахал та. Тэгээд одоо ч гэсэн энэ подкастыг сонсоод та магадгүй тэг цэвэрлэгээний ажил хийгээд энэ подкастыг маань сонсоод ингээ явж байгаа. Тэгсэн ирнэ та өөрөө айгуу гоё өөр мэрэгчлээ тэр мэрэгчлэрээ явах юмсан гэж хүсээд боддог болвол одоо энэ та зулаагийн минь бас ярьцлагыг сонсоод бас эндээс ирч хүч аваасаа гэж бодож байна. Зулаа маань айгүй зоригтой байна. Тэгээд хэрүү за ингээл болоод байна гэл ингээл тэгээ цэвэрлэгэн дээр ч юм уу ингээл тэр хүмүүсийн хийж байгаа ажил дээр байгаа л байна шүү дээ. Тэгэхээр бас ингээд бас өөрийгөө олоо харж ерөөсөө би ингэж ийм ажил хийх хүн биш байна. Би яг өөрийнхөө хийж чаддаг юм аа л хиймээр байна гэд бас айгүй зориглсон нь бас ингээд өнөөдөр ингээ биелэлээ олоод явж ирсэн. Тэгээд яг хэдэн онд одоо яг агарын йогийн төвөө ер нь нээсэн? За би 2018 онд Монголд энд үү? Тий энд. Энд болохоор өнгөрсөн жил 24 онд нээсэн. Одоо яг ажиллаулаад ерөөхдөө 8-9 дэх сартаа ороод явж байгаа юм уу? Тэгэхээр айгүй мундаг байгаа хгүй. Тэгэхээр тэгээ 9 сар одоо зөв өөр ажил дээр хүний төлөө ингээ ажиллаа явж байсан. Тэгэхэд яасан байх нь 9 сарын өмнө өөрийнхөө ер нь би өөр нь ингэж явахгүй. Ерөөсөө би чаддаг юм аа нэгээд чадахгүй юм биш би те үзүүлээд өгнө гэд ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдөл яг одоо ингээд миний ингээд цаатаа хөл хөдлөхгүй нэг юм одоо би ингэж боддог байхгүй юу? Айгу би чинь айгу юм сүнслэг хүн. Тэгээ тэгэн гот ингээд
Миний одоо махан бие, сүнсэн бие гэж одоо 2 бие байгаа. Тэгин гот ингээд дотоод сүнс маань ерөөсөө ингээд хүлээн зөвшөөрөх байгаа зах. Чамд ингээд хүмүүсийг ингээд йогад ингээд гоё ингээд оруулаад ингэж явах сүнсний чамд ингээд зориг байхад ингээд зорилгоос өөр зүйл хийгээд байна. Хүн гэхдээ яг өөр өөр зүйлүүд амьдралынхаа хугацаанд хийгээд явж болно л та. Энд чинь мэдээж амьдрал юм чинь зөндөө олон зүйлүүдийг одоо хийгээд туршаад явах үе гаралгүй яах вэ? Тэгтээ ерөнхийдөө бол яг тиймэрхүү зүйлээс болоод тэгээд цаанаасаа хөл хөдөлгөөн болоод ерөнхийдөө өөрийнхөө ямиг за одоо л хийдэл. Тий. Мгм. Амар зоригтой, мундаг байна, өстой гоё юм. Аа. За тэгвэл одоо хоёлоо тэгээд тэр ажлаасаа гарсан. Тэгвэл тэгээд тэрний дараа нь ерөөсөө йогага хий гэж хэлээд э, шууд юугаар гэртээ зааж явуу шууд ингээд бас одоо бас түрээсний байр түрээслээд ингээд гарсан уу? Яг яаж эхэлсэн бэ? Тэр түүхээс ойлоо яриа. За би Олимпик паркт амьдарч байгаа үедээ эхлээд Олимпик паркт байсан тэр хавийнхаа хүмүүсийг одоо олон нийтийн нөгөө нэг заалан дотор одоо зааж эхэлсэн. Олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн заал эдэн штэ тэрэн дотор одоо цаг бүгэлж агаад тэгээд өглөөний анги аваад эхлээд газрын йога гудсан дээр хийдэг мат йога зааж эхлээд тэгээ бол агаар йогаар орсон. Аха. Тэгэхээр нөгөө community center-ын заалуудыг Аа. үздэг тий? Аха. Ааха. Тийм байна. За Тэгээд дараа нь агаарын йогийн газруудыг судалж агаад North Sydney дээр ерөөхдөө бол одоо элсэлт аваад явж байгаа. Норд Сидней дээр авъя тий. Нэрээ энэ завшрамд бас хаягаа хэлвэл хаана байдалтай вэ? North Sydney дээр. North Sydney болохоор City-гээс ерөөхдөө бол нэг 8-9 минут байдгийн тэрээр. Harbour Bridge-ийн хажууд. Гоё төв тахна шүү дээ. Тэгээд би одоо болохоор яг манай энэ йога маань бас хүмүүстэй айгүй холдоод байгаа гэж ойлгоод байгаа. Одоо монголчуудын амьдардаг газраас дийлэх монголчуудын амьдардаг газраас тэгээд давхар одоо яг энэ Rhodes хавцаанаа одоо энэ 2 сараас бас нэг яг агаарын йога биш би бас нөгөө фитнес трейнер байхгүй юу. Тэгээд тийм учраас яг фитнес болон йога хослон нэг тийм ангиудыг бас авч эхэлт юм уу гэсэн бодолтой явж байна. Ааха монголчууд руугаа жоохон ойртоо тий. За. За тэгэхээр юу вэ? Хоёлаа шууд хаягаа ярьж байгаа дээрээ хэлэхэд Facebook пэйж нь ямар нэртэйгээр байгаа лээ? Зул йога, агаарын йог гэдээ байгаа. Өмнө нь яг нөгөө Монголд байхдаа ажилладаг байсан пэйж маань бас нэг 15-6 мянган дагагчтай байсан. Тэгээ тэрийгээ би санамсаргүй байдлаар ингээд өөрөө админ эрхнээсээ нэг өдөр одоо хасагдсан гэх юм уу. Тэгээ ерөөсөө тэр пэйжээ дахиж ажиллуулж чадахгүй болсон. Тэгээ дахиад шинээр пэйж нэгээд сая Сиднейд ирээд дахиад шинээр пэйж нэгээд тэгсэн бас хөөрхөн тэр маань 1100 дагагч маагчтай болсон мөлий яг Сиднейд ирснээс хойш. Аха. Тэгвэл манайх Сиднейд байгаа хүмүүс маань бас нэлээд мэдж байгаа юм байна. Тэгээд бас одоо Сидней рүү нүүх гэж байгаа. Эсвэл Сиднейд тийм Монголоос очиод юм уу өөр орноос ч тэр үрж ирээд сурах гэж байгаа. Бас энэ йоганд дурлсан, йогагаар хичээл хийсэн хүсэж байгаа бас бүсгүйчүүд магадгүй залуучууд маань хүртэлтэй бас энэ хаяг уцаар нь бас холбогдоод бас бүртгүүлж болох нь шүү. За тэгэхээр хоёулаа одоо яг ажиллаж байгаа агаарын йогийн ангийнхаа талаараас хоёулаа танилцуулъя. Агаарын йогийн ангийн талаар гэхээр өглөөний анги, оройн анги, амралтын өдрийн ангиуд гэсэн ангиуд дээр цагууд дээр хичээллүүдээ авж байгаа. Тэгээд ерөөхдөө бол эрэгтэй эмэгтэй хүүхэд ерөөхдөө агаарын йог маань 7 наснаас дээшээ за 60 нас хүртэлх бүхэл хүмүүс боломжтой байдаг. Тийм. Жинхэнэ олсноос ингээд зөвгддөг учраас олсны одоо яг заасан жим маань 85 кг гэж үздэг эмэгтэй хүн дээр. Эрэгтэй хүн дээр болохоор 90 кг-аас доош жинтэй байх юм бол та ингээд өөрийгөө даах одоо чадварчин одоо яг юм байна гэдгийг одоо
заагаад өгсөн байгаа. Ерөнхийдөө бол Оос болохоор өөрөө 200 кг-ын дааттай байдаг. Гэхдээ хувь хүн өөрөө өөрийгөө даах чадвар гэж бас байдаг байхгүй юу? Тийм. Хэтэрхий одоо ингээд 90-с дээшээ жинтэй болоод ирэхээрээ өөрийгөө даахгүй байх магадлал өндөртөө байдаг учраас яг тийм жингийн залттай байдаг. Тэгэхээр бараг тэрнээс дээш жинтэй хүмүүс бол агаарын йог биш бас газрын йогоор бас хичээлэх хэрэгтэй болох нь тийм үү? Тэр Тийм йога газрын мат йогаар хичээллээ тодорхой хэмжээнд одоо хэрвээ жин хасах сонирхолтой хүмүүсээ хамбал жингээ хасчаад тэгээд явж болно ерөөхдөө. Тийм тэгээд пэйжээр нь харсан айгүй гоё ингээд хин зулаа маань яг агаар дээр йога хийж байгаа зургууд байгаа байхгүй айгүй гоё бүр нэг гоё уран нууралтай агаар дээр явагдаад байгаа юм шиг айгүй гоё харагддаг. Тэгээд хүмүүс маань бүсгүйчүүд маань бас ороод хараарай, сонирхоорой, бас мэдээллүүд нь бас пэйжээр бас байнга тогтмол тавигддаг байгаа шүү. За тэгэхээр эмэгтэйчүүд маань илүү ирж гин үү? Ер нь ирчүүд ирж гин үү? Ирчүүд аауд маань ер нь хичээл гэж ирэх үү? Харьцангуй их ирдэг шүү. Оо тийм Эрэхтэй үү? тийм. Би болохоор яг Монгол эрэгтэй хүмүүсээ илүү хичээллээсэй гэж уриалдаг байхгүй юу. Яагаад гэхээр Монгол эрэгтэй хүмүүс маань йогыг эмэгтэй хүн л хийдэг гэдэг ингээд ойлгочихсон. Тэгэхэд өнөөдөр йога маань эрэгтэй хүнээс үүссэн байдаг. Хамгийн анхны үүсгэл маань эрэгтэй хүн йогыг үүсгэсэн байдаг. Тэгээд тэгэхээр ерөөсөө ERM гэсэн одоо юу байхгүй хүсийн юм ялгаа байхгүй байдаг учраас эрэгтэй хүмүүс маань хичээллээсэй гэж хүсдэг. Тэгэхэд тэр хэмжээгээр ч гэсэндээ ерөөхдөө би Mongolia Sydney дээр ингээл эрэгтэй хүмүүс манай дээр явж гин гэл пост оруулаад тэгээ тэрнээсээ хойш ингээд айгүй эрэгтэй хүмүүс асууж холбогддог болсон. Одоо нуруу өвдөд байна тий. Одоо ялангуяа Sydneyд эрэгтэй хүмүүс маань юм төмрийн ажил хийдэг штеп. Тэгээ төмрийн тэгэхээр нуруу нь өвдөн, нуруу нь татчихсан гээл тиймэрхүү асуудалтай хүмүүс надтай холбогдоод ингээд нурууныхаа асуудлыг гоё шийдээ явж байгаа хүмүүс байгаа. Тийм. Тэгээд удаан хугацаанд ингээд одоо хар ажил тиймэрхүү одоо хүнд ажлуудыг хийгээд ирэхээр бие хөшөх, за нуруу өвддөггүй маа гэхэд бие хөшөх, чилэх, тэгэл бие хөшөж чилэхээр одоо хүний бие мэдээж хүндрэн тий. Тэгээ тийм учраас ингээд йога хийсний дараа би ямар гоё хөнгөрдөг вэ гэдэг мэдрэмжийг бас ингээд айгүйх хэрэгтэй хүмүүс аваад надад хэлээл өстө гоё юм байна гэд айгүйх явж байгаа. Тэр нь бол амар бахархууштай би Монгол эрэгтэй хүмүүстэй илүү бас ингээд өөртөө хайртай байгаад ингээд иймэрхүү зүйлд ингээд гоё ороод хичээллээд яваасаа гэж бас уриалтын. Тийм тий нэрэл төмөртөр бас доошоо бүхтэйгөл хөрхийн амт өдөржингөө өдрийн хэдэн цагч байдгийг тий халуун наранд бороонд одоо юу ч гэдгийг тэгэл доошоо бүхтэйгөл ингэнэгсч одоо нуруунд ямар их халтай вэ тий. Тэгэхээр бас йогоор хичээллээд мэдээж эмгтээчүүд маань бас өөртөө хайртай заадуулчин бас йогоор заадуулж хичээллээ штэ турна ингээл тий өөртөө. Эмэгтэй хүмүүс бол угаасаа явдаг байхгүй юу? Тий угаасаа явна тий. Аха. Угаасаа эмэгтэйчүүд ээжүүд маань явдаг байхгүй тий. Гол нь эрэгтэй хүмүүс ичээд идэг гэдэг байхгүй юу? Ингээд амар олон эмэгтэй хүмүүсийн дунд ингээ ганцаараа ч юм уу ингээд орчгоодээ гэсэн байдлаас амар хичээд идэв юм шиг надад санагдаад идэг. Тэгээд хажууд нь дахиад нэг өөр эрэгтэй хүмүүс байхаар амар хөрх ингээд өө надаас өөр эрэгтэй хүн байгаа юм байна гэд тэрнтэйг эрэгтэй хүмүүс ч айгу нэг нэгнтэйгээ амар юм өрсөлдөд идэв юм санагддаг. За энэс би ингээд илүү хийчихье гэсэн. Бүр яг тийм хандлагыг ингээд гарчдаг. Амар хөрхөө. Ааха. За тийм байна. За хоёулаа бас агаарын йогийн ангийнхаа бас төлбөрийн талаараас хоёулаа энд бас хүмүүстэй хэлээд өгчээл. За агаарын йогагийн маань төлбөр оролтоосоо шалтгаалж байгаа. Тэгээд 7 хоногт нэг удаа хичээллүүл $130 байдаг. Нэг сарын. Аа тэгэхээр 4 оролт гэсэн үг байхгүй юу? 8 удаа хичээллэх юм бол тэр маань $200, 12 удаа болоод ирэхээр $250 болчиход байна. Тэгэхээр ерөнхийдөө бол сарын 7 хоногт 3-аар хичээллүүл $250 гэсэн үг. Энэ 4, 8 гэдэг нь ямар учиртай вэ гэхээр Сиднейд хүмүүс айгүй их завгүй байдэн штэ. Ингээл бас тэгээд манай йогийн төвчрөн Ситид байдаг. Тэгээд яг зорж ирдэг одоо холоос ирдэг хүмүүс маань 7 хоногт нэг явах боломжтой. Ажлынхаа одоо юунаас болоод онцлогоос болоод 2 явах боломжтой, 3 явах боломжтой гэх янз бүрийн хүмүүс байгаа учраас ингээд яг энийг ингэж задлж гаргаж өгсөн гэх юм уу? Тийм байна. Нэрээ тийм ээ тий. Бас зарим хүмүүс
ирэх боломжтой те 7 хоногт хэд ирэх боломжтой бол зарим нь бол ганц ирэх боломжтой бол бас мөнгөнд дүн бас өөр ах юм бол бас арай шудраг юм байна тийм үү? Тийм, яг зөв. Мгм. За тийм байна. Тэгэхээр ер нь заас би түрүүн бас асууя гэж бодож байсан. Ер нь ингээд Австралид ингээд за одоо эн чинь ингээд агаарын йог маань бас зүгээр бас газрын йогийг бодвол ингээ харахад бол илүү зарлагтай юм шиг харагдаж байгаа байхгүй юу? За ингээд бас ингээд тааснасаа бас тэр тэг бас жин ирэх учраас бас юмоо тогтоон тэр чинь зүгээр ингээд нэг шохоо таазан дээр хадчихгүй шүү дээ. Тэр чинь бас ингээ бас жин даах газраа хадна гэх мэтчлэн ер нь их зарлага орж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Газрын йогийг бодвол. Ер нь хэдэн төгрөгийн зардлаар бүтөө ер нь тэр нууц биш бол ер нь түрээсэндээ хэдий үг чинь ер нь Австралид яг энэ төрлийн бизнес хийгээд эхлээд явж байгаа хүний хувьд ер нь үнэ хөлсний хідээр бүтөө хэцүү байв уу? Ерөнхийдөө бол нэг олсон $100, $100-аас $150 хавцаа байдаг. Тэгээд тэднээсээ бас нэг олсон ингээд юутай хугацаатай байдаг. 6-аас 1 жилийн хугацаанд ингээд сольж явах тэр олснуудыг байнга сольж явах хэрэгтэй байдаг байхгүй юу? Тийм. Тэгээ яг энийг бол яг дэлгэрэнгүй бол би нууцсаж гэж бодож байна. Тэгээд хоёлаа энэ би түрүүн бас яг асуултан дээр оруулаад асуучих гэж бодоод мартсан байлаа. За ерөнхийдөө иймэрхүү төвийг одоо ажилуулад зөрөгтэй өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр одоо ингээ ажилуулаа явж байгаа бүсгүйтэй ярилцж байхдаа маш их баяртай. Тэгээд бид хоёрын подкастын хугацаа ерөнхийдөө энэ хэсгийгээ дуусгаж байна. Тэгээд хамгийн сүүлийн асуултуудаас ирээдүйн зорилтынхаа талаар асууя. За миний ирээдүйн зорилго ерөнхийдөө бол би бясалгал хийдэг. Тэгээд бясалгалаар хичээллээд 3 жил гарсан болж байна. Тэгээд ерөнхийдөө бол яг өөрийнхөө сүнсний зорилгоор явдаг. Олон хүмүүсийг одоо йога, бясалгал, тэгээ фитнес болон эрүүл амьдрал руу хөтлөх зорилготой. Одоо би надад ирээдүйд фитнес одоо тэмцээнд ороод шагналуудыг аваад карьер авах бодол байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас бясалгалын багш болно гэж бодож байгаа. Бясалгалын багш болоод олон хүмүүсийг бясалгалд одоо оруулж гоё өөрсдийнх нь бас сүнсний зорилгыг нь тодорхойлуулад тэгээ амар амгалан гоё мэдрүүлээд тэгээ тийм эрүүл амьдрал руу хөтлөх ерөөхдөө зорилготой л амьдардаг да. Ямар гоё юм бэ те бясалгал гэсэн бас л гоё сонсогдчих шүү. За тэгээд олон бүсгүйчүүд бас залуучуудыг те илүүдэлж ингэсэн салгаж гоо сайхан бие галбартай өөртөө ихтэй эрч хүчтэй амьдрах боломжуудаар бас хангаж өгч байгаа. Энэ сайхан агаарын йог студийг нь эрхлэн явуулж байгаа чамд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсээд энэ дугаараа өндөрлөе гэж бодож байна. Тэгээд цагаа гаргаж орсон зулаа чамд маш баярлалаа. Маш их баярлалаа. За баярлалаа. Намайг бас урьж оролцуулсан танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ажилд нь бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд яг энэ ташраанд гэж хэлэхэд Сиднейд болон гадаад улсад Австралид те хаанаас сонсож болно гадаад улсад байгаа ялангуяа ганц бие хүмүүс маань битээ шантраарай гэж хэлмээр байна. Одоо айгүй их ганцаардтай юм шиг надад санагдаад идэг байхгүй юу? Одоо ингээл бүхэл юмаа ингээл өөрөө болгодог. Эрэгтэй эмэгтэй, эр эмгүү, ганцхан эмэгтэй гэхгүй. Эрэгтэй хүмүүс маань хүртэл айгүй их ингээд ганцаардаад ингээд сэтгэл зүйн асуудалтай болоод над руу ингээд бас айгүй олон хүмүүс холбогддог байхгүй юу? Би ингээд үнэхээр ингээд удаан хугацаанд ажиллаад ингээд сэтгэл зүйн асуудалтай болоод ингээд бүр сэтгэл готролд орчоод байна. Ингээд мөнгө олоод байгаа ярнээсээ тий ингээд миний ингээд сэтгэл зүй бүр ингээд тэгэхээр онцгүй болсон. Тэгээд шүн нойр хүрхээ болсон. Ингээд нойр гудалд ороод ингээд бүтэн нойртой ерөөсөө хонж чадахгүй байгаа гэх мэтчлэн ийм асуудлууд айгүй их байд юм шиг би одоо харсан. Надад ч гэсэн толгорж байгаа. Тэгээд тийм учраас яг энэ зүйлээс болоод одоо ганц бие амьдарч байгаа хүмүүс маань шантраад ингээд их оронлогоо буцах тийм зүйлийг бий болгосон юм шиг надад санагдаж байгаа. Тэгэхээр битээ тэгээрээ
Та бүхэн маань одоо бүгдээрээ яг адилхан байгаа. Тийм учраас яавал тэр сэтгэл зүгээсээ гарах уу, тий? Зөвхөн ажил гэсэн гэр гэсэн маршруттай явах юм уу? Эсвэл ингээд хажуугаар нь гоё сэтгэл зүгээ дэмжих юмнуудад ингээд сургалт семинарт хамрагдаад бусадтайгаа гоё олон нийттэйгээ харьцаад ингээд гоё өөртөө амьдралдаа гоё зүйлсүүдийг бий болгоод ингээд яваарай гэж хэлмээр. Зөвхөн битээ ингээд ажил гэр гэж яваарай. Гоё залуунаасаа гоё олон зүйлүүдтэй ингээд одоо өөрийгөө туршаад те ингээд явах юм бол ганцаардахгүй байх гэж бодож байна. Тэгээд илүү олон гоё найз нөхдөдөө болоод өөрөө одоо байгаагаасаа илүү эвдээд тоглох бүсээсээ гараад өөрийгөө гоё өөрчлөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд бүгдэнд нь бүр гадаадад амьдрахад үнэхээр одоо шантармаар их зүй байдаг. Тэгтээ тэр болгоныгоо гоё зоригтойгоор урагшлаад тэгээд гоё эрт хүчтэй амьдраарай гэдэг одоо уриалгыг бас хэлмээр байна. Ямар гоё. За энэ сайхан уриалга зөвлөгөөгөөр бас энэхүү 86 дахь дугаарынхаа подкастыг бас өндөрлөе. Баярлалаа. Тэгээд зулаада Сидней хотоос Мөнхцөл, Мельбурн хотоос цацаанаар ярилцлаа. За дараагийн дугаар хүртэл баяртай манайхаа. Баяртай зулаа. За баяртай.